Өвчүү толгоос үүдээ ингэ сайхан уугаад цэвэрлэнэ. Малчин айлын хотноо үрийн гэгэн залгаж өглөө боллоо. За бид хэд хэдэн хоньнуудаа янзалж төхөөрж хүнсээ бэлдэх гээд эхэлж байна. За манай ах бол одоо хонь төхөөрж янзлахдаа үнэхээр чадварлаг төхөөрдөг байгаа. Хуучны одоо уламжилт Монгол сайхан аргаараа хонь малаан төхөөрж хоол хүнсэндээ бэлддэг билээ. Одоо бага наснасаа авах бол манай ах чинь хөдөө мал дээр за морин дэл дээр хийсч өссөн залуу шүү дээ. Одоо ч морио хүлэглэн дахиж за уяагаач мориоч ууж одоо явдаг хүн. Одоо ялангуяа одоо наадам болоод морио уяад эхлэхээр юм хонь мал төхөөрөх за иймэрхүү одоо хонь гаргах ажлыг бол хийдэг. Одоохондоо бол морь зөрөө уяагүй байгаа учраас ах маань бас хонь мал төхөөрж иж мэж хийж ээжтэй туслаж ах дүү нартай бас ингээд туслаж байгаа билээ. За бид ингээд хонь малаа гэлзуулж аваад орой нар жаргахаас өмнө Дархан хотод очсон байх хэвээр. Маргааснаас эхлээд за хоньны шин махтай бууз, за хоньны цустаа гидсэн бууз, за гих зэрэг одоо олон төрлийн буузнуудаа бас хийж та бүхэндээ бас явуулна. За 2 өдөр бас хүмүүсийгээ бас захиалгыг хойшлуулад хүлээлгээд байгаа. За хүмүүс маань бас бичлэг үзээд бас ойлгож байгаа баха. Хөдөө гадаа ажилдаа явж байгаа болохоор та бүхэн маань төрхөн зур хүлээж байгаараа. Одоо маргааш их сайхан шинэ хоньны махаар шинэ цустаа гидсээр та бүгдийн одоо захиалсан бууз баншиг одоо маш сайхан хийгээд шинээр нь сайхан бүтээгдэхүүнүүд явуулж өгөх болно. Яа хоньны махнуудаа хаваач сайхан бэлдэж тавьчихад за өвчүү толгойг нь хуухлаад за өнөөдөр ямар ч байсан цөөхөн тоогоор бэлдээд өвчүү толгойнуудаа маш сайхан уугалж ирээд бүгдийн сайхан угаад цэвэрлээд цэгцлээ дуусч байна. За өнөөдөр маш их ажилтай жоохон ядарлаа шүү. За тэгээ маргаашнаас өвчүү толгойн захиалга за бууз баншиг гидсний захиалгуудаа бүгдийг нь явуулж эхэлнэ.